Монголын эзэнт гүрний сүр хүч, сүлд хэмрэн илэрхийлэл, хаадын амь насыг сахигч, шилдгийн шилдэг сор болсон ирчүүдийг шадар хишигтнүүд хэмээн нэрлэдэг байв. Түүхэнд шадар хишигтнүүдийн талаар ховор дурддагч, тэдний үнэнч байдал, ухаалаг шийдлүүд нь Монголын эзэнт гүрнийг дэлхийн түүхэнд мөнхөлсөн юм. Ухаанд нь итгэж амиа даатгах гэдэг итгэлийг эрх мэдлээс дээгүүрт тавьж буй хэрэг. Итгэл даах чадвар нь эртний монголчуудын хувьд хамгийн үнэтэй, эрхэмдээд ёсон байлаа. Шадар хишигтнүүд хүндэтгэл бахархлыг зэрэг үүрсэн эзэн хааны цохилох зүрх, Монгол төрийн амин сүнс итгэл хүндэтгэлийн дээд нь байв. Тэд бол жинхэнэ элит хүчин байлаа. Орчин үеийн төрийн тусгай хамгаалалтын албанд ч хоёргүй үнэт сэтгэл, итгэл, хүндэтгэл ноёрхдог. Энэ бол Монгол улсын оршин тогтнохын үндсийн үндэс билээ. Шадар хишигтнүүдийн галыг сахиж, хоочийг залгамжлагч нар нь төрийн тусгай хамгаалалтын газрын эдгээр чадварлаг залуус юм. Зэрэгц. Эрхэм баригдын генерал, төрийн тусгай хамгаалалтын газрын баг тамирчид SWAT Challenge 2026 олон улсын тэмцээнд оролцоход бэлэн. Шуурхай ажиллагааны хэлтсийн дарга хошууч Батмөнх. Өгтөө амраа гэрээ. Монголын 2023-аас 2024 онд төрийн тусгай хамгаалалтын газрын мэргэжлийн багууд Азийн бүсийн болон олон улсын тэмцээнүүдэд оролцож мэргэжлийн хүнд сорилтуудыг амжилттай биелүүлж олон улсын шүүгчдээс Монголын багийн сахилга, хурд, зохион байгуулалт өндөр түвшинд байна гэсэн үнэлгээ авсан нь тусгай албаны түүхэнд бичигдэх үйл явдал болсон юм. Чингисийн алдарт хөх цэргүүд 2025 оны 2 дугаар сард анхудаа Арабын нэгдсэн Эмират улсыг зорж жил бүр зохион байгуулагддаг SWAT Challenge тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон юм. Энэ хүмүүс хагалсан ирчүүд бол төрийн тусгай хамгаалалтын газрын SSPA багийнхан байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг тусгай хүчний залуус хуран цуглаж, галгарсан ширүүн тэмцэл өрнүүлдэг тус тэмцээнд монголчууд анх удаага ийхүү оролцож, энэ тэнцүү өрсөлдөж, зарим талаараа илүүрхэж чадсан юм. Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь бол SWAT Challenge тэмцээнд 2024 онд анхны 2 хүн явуулж энэ тэмцээнээс судалгаа хийж 25 онд анхныхаа багийг явуулж оролцсон байгаа. Энэ жил 2 дахь удаага оролцоод бэлтгэл сургалт ерөнхийдөө хангагдаад бэлэн болж байна. За тэмцээний онцлог гэх юм бол нодлон 46 орны 105 баг орж исэн бол энэ жил 52 улсын 118 баг орохоор бүртгэлцсэн байна. Тэмцээний шалгуур үзүүлэлт болон юмнууд бол нэлээ сайжирсан тийм байдалтай байж байна. 2026 оны 2 дугаар сар шадар хишигтнүүд энэ удаад цагдаа дотоодын цэргийн тусгай хүчний багуудаар эгнээгээ зузаатгаж 43 албан хаагч бүхий 3 шилдэг багийг бүрдүүлснээр Монгол улсаа төлөөлөн оролцохоор болсон юм. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар энэ тэмцээнд Монголын тусгай хүчний залуусаа дэмжиж хүлээн авч уулзсан бөгөөд анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр явах боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Монголын төр шилдэг дайчдаа хязээж мартдаг. SWAT Challenge 2026 олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тусгай албаны баг тамирчид бэлж агсан. Төрийн тусгай хамгаалалтын шуурхай ажиллагааны хэлтсийн дарга хошууч Батмөнх. Тэмцээнд оролцож байгаас болж саадтгаар олон улсын нэр хүнд дипломат ажиллагаа нөлөөллийн шин чанартай, нэр хүндийн шин чанартай. Эндээс ч бас олон улс дүгнэлтүүд хийх ёстой. Бас манай зөвлөлт хүчин зэрэг цагдаагийн чадварыг үнэлэх ёстой. Түүнээс энэ бол бас том үнэлэмжийн асуудал. За тэгээ амжилт хүсье. Монгол улсын тусгай ажиллагааны багуудын бэлтгэл, ур чадвар олон улсын хэмжээнд үнэлэгдэж эхэлснийг батлах SWAT Challenge тэмцээн нь тусгай ажиллагааны багуудын ур чадвар, тактик, биеийн болон сэтгэл зүйн төсвөр төвчээрийг сорьдог олон улсын тэмцээн гэдгээрээ манайханд танил болжээ. 2025 онд тус тэмцээнд оролцоод ирсэн төрийн тусгай хамгаалалтын газрын шуурхай ажиллагааны хэлтсэн шадар хишигтнүүд дэлхийд танигдсанаар Монголын бусад тусгай хүчнийхний замыг нээж өгсөн гавьяатай юм. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагч баг тамирчдаа маш сайн дэмжсэн.
Энэ бол Монгол улс тусгай ажиллагааны багийн бэлтгэлийг дэлхийн стандартад нийцүүлж чадсан бодит нотлогоо болсон юм. SWAT Challenge-д оролцсон багийн тайлан дүгнэлтүүд дээр үндэслэж сургалтын шинэ аргачлал, дадлагын саадтай талбайн шинжилэл, багийн ажиллагааны дүрм стандартыг шинжлэх ажил хийгдсэн бөгөөд нэг үгээр хэлбэл манай тусгайгийнхан реформ хийсэн билээ. Залуусын тусгай ажиллагааны багтай үүрэг гүйцэтгэх хүсэл сонирхол эрс нэмэгдэж, Монголын тусгай алба сонгодог утгаараа хөгжлийн шин шатандаа гарсан зэргээс үзвэл олон талын бодит үр дүн авчирсан стратегийн ач холбогдолтой тэмцээн болох нь тодорхой харагдаж байна. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид жил бүр оролцож, дэлхийн бусад орнуудын тусгай хүчнүүдтэй өрсөлдөх нь тусгай албаны мөн чанарт нийцэн Монголд ажид олуулаа тусмаа дийлдэшгүй, эвтэй байх тусмаа хүчрэх байсаар ирсэн. Бид хүчтэй, потенциалтай ард түмэн. Ер нь одоо хамгийн хүчтэй өрсөлдөгч нар энэ айл улс байх гэдэг. Энэ айл улс. Энэ тэмцээн дээр ер нь ач холбогдлогод Арабын нэгдсэн Эмират өөрсдийнх нь баг байж байна. Оросын холбооны улс, Киргиз, Казахстан, Таиланд, Узбекистан гэсэн улсууд бол яг энэ стейжээр яг энэ төрлөөрөө өөрийнхөө улс орондоо тэмцээнэ хийдэг. Тэндээ шалгарсан багууд нь ирж ордог. Тийм төрлийн байгаа. Хоорондоо тэмцээн өрсөлдүүлээд шалгарсан багаа хойлол явуулдаг юм байна. Хамгийн одоо сайн өрсөлдөгч бол нутгийн баг, Оросын холбооны улс, Хятад, Киргиз, Казахстан, Таиланд баг. За манай цагдаа ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын баг болон дотоодын зэргийн 800 төсвөрийн багууд маань одоо энэ жил анх удаа энэ тэмцээнд оролцож байна. Ер нь бол тэмцээнд 2 сар гаруй хугацаанд бэлтгэгдсэн. За өмнө орж ирсэн тусгай дөрвөн тусгай хамгаалтын газрын бас баг тамирчдаагаа хамтарсан мэтгэлүүдийг Улаанбаатартай бас хийсэн. Өмнө орж ирсэн тамирчдаасаа бас туршлага судлах, хамтар шүүлтгэлийг гэсэн юмнуудыг хийжсэн бол одоо энэ Добоо хотод төрж ирээд бусад гадаадын орнуудын тусгай албатын аль багчдын одоо энэ бэлтгэлийн үйл ажиллагаатай бас танилцаад ингээд явж байна. Ер нь энэ тэмцээнд оролцсноороо бол энэ тусгай албатай гадаадын ижил төстэй үүрэг гүйцэтгэж байгаа тусгай албатынхаа баг тамирчдын бэлтгэл, албаны ур чадвар, за үүрэг гүйцэтгэхийн чадваруудаас суралцахаас гаднаас харилцсан бие биенээс одоо Монголын тамирчдаас суралцах зүйл байна гэж бас орны тамирчид хэлж байгаараа энэ тэмцээний манаас онцлог оршиж байгаа. Дэлхийн шилдэгүүд оролцдог SWAT Challenge тэмцээний хорон бүр ялалт шийдвэр бүр нь багийн хувь заяаг хэмждэг. За энэ хөлн гэмтчих шиг боллоо доо. За нэг хөл дээрээс за та бүхэн харж байна уу? Нэг хөл дээрээс буудаж байна. нөхцөл байдлаа тулгуурлан ажиллана. Цагийн байдлаа үнэлээд одоо. За хоёр дахь бавс гайхалтай байна. За мэрэгэн буудагч маань бас ур чадвар харуулж байна да. Хөл за гайхалтай 3 сар хөл эвдрээд одоо ажиллагаагаа босон ч гэсэн гайхалтай 3 буудалтыг хийлээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохиогдсон SWAT Challenge 2026 дэлхийн тусгай хүчний аврах шалгаруулах тэмцээний үеэр үнэхээр ширүүн тэмцээл өрнөж, залуусын маань гараас цус шүүрч хөлс нь ус шиг асгарч байна. Болдогсон бол хашгирч уйлмаар, шантарч буцмаар өдрүүд олон байвч, үүргээ гүйцэтгэж, өргөсөн тангарахтаа үнэнчээр шүд цун зүтгэхийн гашуун бас сайхныг тэд маань ясандаа тултал мэдэрч байлаа. Сайран байна. Юугаар гаш яасан? Ямар амар юм бэ? Ингэж яаж ч. Энэ их хөлс хүч нэ. Эсвэл хэмбэр. Тава. Энэ сулхан гоос гэсэн яг хийчихсэн шүү. Нэг их татаад хөлөөрөө ч хөөчих. За одоо 50. Та ажиллагааг дуусгаад багаараа бас ярилцж байгаа харагдчих шүү дээ. Яг юу ярив? Яг очиж байгаа дахиад ярилцъя гэж бичлэгээ үзээд. Тий. Ямар ч гэсэн тэгээд тэмцээний ямар амжилттай бэртэл гимтлэхөө, алдаа дутагдaltaгүй тэгээд сайхан дуусглаа. SWAT Challenge 2026 дэлхийн тусгай хүчний аврах шалгаруулах тэмцээнд дэлхийн 48 орны 109 багаас Монгол улсаа төлөөлөн оролцсон төрийн тусгай хамгаалтын газрын SSPA баг 41-р байрыг эзэллээ. 2025 онд тус баг 56 дугаар байрт шалгарч байсан бол энэ жил амжилтаа 15-аар ахиулж чадсан юм.
Харин дотоодын цэргийн 809 дугаар ангийн тусгай ажиллагааны баг 72 дугаар байр. Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны баг 79 дугаар байрыг эзэлж тэмцээнийг өндөрлүүллээ. Анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон Монгол улсын тусгай хүчнийхэн зохион байгуулагч улс болох Арабын нэгдсэн Эмират улс, Америкийн нэгдсэн улс, Узбекистан, Таиландын хүчирхэг багуудын өмнө ирэмблэгдсэн нь том амжилт байлаа. Олон улсын тусгай хүчний багууд тамир сэлбэг тариа хийлгэж байсан бол Монголын багийнхан Арц, Адууны мах зэрэг уламжлалт эрүүл хүнсээ хэрэглэж энэ тэнцүү өрсөлдлөө. Залуус маань маш их хичээж даалгаврын сүүлчийн хормыг дуустал хамаг хүчээ дайчлан ажиллаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын тусгай хүчнийхэн 3 багийн нийлбэр дүнгээр 167 оноогоор 79 дугаар байрыг эзэллээ. Элчин сайдын яамны хувьд бид одоо 23 онд энэ тэмцээний талаар одоо бас энэ эдний Эмиратын талаас урилга аваад тэгээд төрийн тусгай хамгаалтын газар, цагдаагийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, дотоодын цэргийн тэртээ мэдээлэл өгөөд ингээ Монголоос одоо бас нэг манай баг тамирчид оролцсон зүйтэй юм аа. Одоо бидний бас одоо энэ хүчний байгууллагуудын одоо чадал чансаа, чадвар одоо ер нь хаана байна вэ гэдгийг бас мэдхийн тулд энэ дэлхийн одоо ийм хэмжээний тэмцээнд оролцож ёс энэ ахвал самбаа одоо юмаа сорж энэ байга байдлаа нэг мэдэрмээр байна гэсэн ийм саналыг одоо дэвшүүлээд ингээд явж исэн. Тэгээ өнгөрсөн жил манай төрийн тусгай хамгаалтын газрын хамт олон ирж анх удаа оролцсон. Амжилттай оролцсон. За энэ жил одоо дээр нэмэгдээ цагдаагийн ерөнхий газар, дотоодын цэргийн одоо бас ингээд баг бүрэлдэхүүн ирээд энэ тэмцээнд одоо идэвхтэй сайхан амжилттай оролцож байгаад одоо баяртай байна. Өмнөх тэмцээнд Монголын багийн сахилга, дэг журам, багийн уялдаа холбоо, хурд олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бол энэ удаад Монголын шилдэг баг тамирчдын үнэлэмжийг улам бат бөхөөр дархалж чадлаа. Дэлхийн талыг эзэлж явсан бааtruуд маань ийхүү дэлхийн шилдэгүүдийн зүрхэнд шар ус хуруулж хэмроо сэргээлээ. Ирэх жилийн тэмцээнд Чингисийн бааtruуд амжилтаа хэрхэн ахиулахыг одоогоор хинч тааварлах аргагүй.